Эдийн засгийн салбарын статистик мэдээллийн 2019 оны 1-р сарын мэдээлэлээс танилцуулъя. Мөнгө зээл үнэт цасны зах зээлийн статистик мэдээлэлээс эхлэе. Мөнгөний нийлүүлэлт энэ оны 1-р сарын эцэст 19.7 их найд өргөлж өмнөх сараас 0.9%-аар өмнөх оны мөн үеэс 24.7% өссөн байна. Энэ оны 1-р сард өмнөх сараас 182.6 тэрбум төгрөгөөр өсгөд валютын харилцах 25.1%, төгрөгийн хадгаламж 0.4% өссөн нь гол нь нөлөөлжээ. Аж ахуй нэгж байгууллага иргэдэд олгосон зээлийн нийт өрийн үлдэгдлийн хэмжээ 2019 оны 1-р сарын эцэст 17.2 их найд өргөлж өмнөх сараас 0.04% буюу 6.2 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны үеэс 26.1%-аар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 1-р сарын эцэст 835 тэрбум төгрөгөлж өмнөх сараас 13.1 тэрбум төгрөгөөр өмнөх оны үеэс 10.8%-аар тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9%-ийг эзэлж өмнөх сараас өөрчлөлтгүй өмнөх оны үеэс 2 пунктээр тус буурсан байна. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн оны 1-р сарын эцэст 1.8 их найд өргөлж өмнөх оноос 39.8%-аар өссөн байна. Чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэл 10.4%-ийг эзэлж өмнөх оны үеэс 1.7 пунктээр өссөн байна. Харин төгрөгийн рубльтэй харьцах Монгол банкны нэрэлсэн дундаж ханш 2019 оны 1-р сарын эцэст 39 төгрөг 61 мөнгөтэй тэнцэж өмнөх сараас 1.2%-аар суларсан байна. Харин төгрөгийн Америк доллартай харьцах нэрэлсэн дундаж ханшийн хувьд 1-р сард 2649 төгрөг 68 мөнгөтэй тэнцэж өмнөх сараас 0.4%-аар суларсан байна. Төгрөгийн юантай харьцах Монгол банкны нэрэлсэн дундаж ханш 1-р сарын эцэст 394.38 мөнгөтэй тэнцэж өмнөх сараас 1.9%-аар тус суларчээ. Хөрөнгөний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны 1-р сарын эцэст 2.4 их найд өргөлж өмнөх оны мөн үеэс өмнөх сараас 2.7%-аар буурсан байна. Дараагийн мэдээлэл улсын нэгдсэн төсвийн статистик мэдээлэл байгаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ энэ оны 1-р сард урьдчилсан гүйцэтгэлээр 690.6 тэрбум төгрөг болж зарлага эрэг төлөвлөлт цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 73.8% татврын орлого, 7.6% татврын бус орлого, 18.6% ирээдүйн үе сангийн орлого эзэлж байна. Татврын нийт орлого 626.3 тэрбум төгрөгөөр болж өмнөх оны үеэс өсөхөд бусад татвар хураамжийн орлого 47.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвар 54.1%-аар онцгой албан татвар 43.1%-аар мөн нийгмийн даатгалын орлого 24.2% буюу 24.5 тэрбум төгрөгөөр гадаад үйл ажиллагааны орлого 43.3% буюу 17.5 тэрбум төгрөгөөр орлогын албан татвар 0.7 тэрбум төгрөг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Дараагийн мэдээлэл гадаад худалдааны статистик мэдээлэл нь Монгол улс 2019 оны 1-р сард дэлхийн нийт 105 улстай худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 1.1 тэрбум Америк доллар үнээс экспорт 607, импорт 504 сая Америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны үеэс 41.6% өсөд экспорт 43.3%, импорт 39.6% өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2018 оны 1-р сард 62.7 сая Америк доллар ашигтай гарч байсан бол энэ оны 1-р сард өмнөх оны үеэс 64.7% буюу 40.6 сая Америк доллар өсөж 103.3 сая Америк доллар болсон байна. Экспорт энэ оны 1-р сард өмнөх оны үеэс 183.4 сая Америк доллар өсөж эрдэс бүтээгдэхүүний экспорт 74 сая Америк доллараар үнэт эдлэл хагас үнэт чулуу металл гоёлын зүйлсийн экспорт 102.9 сая Америк доллараар өссөн голлон нөлөөлсөн байна. Харин импортын хувьд өмнөх оны үеэс 142.8 сая Америк доллараар өсөж эрдэс бүтээгдэхүүний импорт 30 сая Америк доллараар үүн дотроо дизель түлхний импорт 15.1 сая Америк доллар, механик төхөөрөмж цахилгаан хэрэгсэл тэдгээрийн сэлбэгээд анги 22.6 сая Америк доллараар мөн тээврийн хэрэгсэл тэдгээрийн сэлбэгээд анги 70.3 сая Америк доллараар дараагийн бүлэгт үндсэн төмөрлөг болон түгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая Америк доллар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Дараагийн мэдээлэл хэрэглээний үнийн энх буюу инфляцийн талаарх мэдээлэл байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2019 оны 1-р сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6% өсөж өмнөх оны үеэс 7.3% өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2019 оны 1-р сард өмнөх оны үеэс 7.3% өсгөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үн дүнгээрээ 10.8%-аар үүн дотроо согтууруулах ундааны дэд бүлгийн 5.7%, согтууруулах ундаа тамхины бүлгийн дүнгээрээ 4.1%, тээврийн бүлгийн дүнгээрээ 5.9%, орон сууц, ус цахилгаан, хийм болон бусад түлшний бүлгийн үн дүнгээрээ 10.5%, хүнс цахилгаан хийм болон бусад түлшний дэд бүлгийн үн 13.1%,
нэм тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн дүнгээрээ 10.5% өссөн голлон нөлөөлсөн байна. Харин 2019 оны 1-р сард өмнөх сараас 0.9% өсгөд хүнсний бар авандасны бүлгийн дүнгээрээ 3.4%, согтууруулгын тамхины бүлгийн дүнгээрээ 0.8%, хувцас бүс бараа гутлын бүлгийн дүнгээрээ 0.7% өссөн голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бар авалчлагын өмнө энэ оны 1-р сард өмнөх сараас бүх аймагт 0.2-оос 1.9% өссөн байна. Хэрэглээний бар авалчлагын өмнө 2010 оны 1-р сард Орхон аймагт 1.9% өссөн хамгийн өндөр үзүүлэлт байна. Хэрэглээний бар авалчлагын өмнө Улаанбаатар хотод 2018 оны 1-р сард өмнөх сараас 0.3%, өмнөх оны мөн яс 8.1% өссөн байна. Дараагийн мэдээлэл эдийн засгийн өсөлтийн талаарх мэдээлэл байна. Дотоодын нийт 2018 оны зэрэгцүүлэх үнээр 2018 он үржилсэн гүйцэтгэлээр 18.1 их найт төрүүлж өмнөх оноос 1.2 их найт төгрөг буюу 6.9% өссөн байна. Уг өсөлт үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.3%, санхүү даатгалын үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг өндөдрөө 12.3% өссөн нөлөөлсөн мөн дараагийн бүлэгт аж үйлдвэрлэлийн барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.2% өссөн голлон нөлөөлсөн байна. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийтийн 2018 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их найт төгрөгт өмнөх оноос 6.7% өссөн байна. Уг өсөлтөд бараа үйлчилгээний экспорт 15.3%, хөрөнгөний хуримтлал 27.2% өссөн болон нөлөөлсөн байна. Дараагийн салбарын мэдээлэл бол мал аж ахуйн салбарын мэдээлэл. Том малын зүйн сорогдлын хувьд энэ оны 1-р сард улсын хэмжээнд 25.7 мянган толгой болж өмнөх оны мөн үеэс 91.7% буурсан байна. Том малын зүйн сорогдлыг төрлөөр авч үзвэл ямаа 12.3 мянга, хонь 8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянга, тэнэ 25 хоригдсон байна. Нийт хоригдсон малын 47.8%-ийг ямаа 34.4%-ийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хоригдсон мал 2019 оны 1-р сард 0.4 мянга болж өмнөх оны үеэс 2.8 мянган хувьд 86.5% буурсан байна. Дараагийн салбарын мэдээлэл аж үйлдвэрийн мэдээлэл. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 1-р сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их найт төгрөгт өмнөх оны үеэс 19.3% өссөн байна. Үүнд дуулуурхай олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны үеэс 161.5 тэрбум төгрөг. Үүнд дотроо нүүрсний олборлолт 46.1%-аар, металлын хөдрийн олборлолт 10.4% өссөн голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны 1-р сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их найт төгрөгт хүрч өмнөх оны үеэс 18.2% өссөн байна. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 1.2 их найт төгрөг буюу 72.7%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна. Дараагийн мэдээлэл бол тээврийн статистик мэдээлэл. Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны 1-р сард 27.2 тэрбум төгрөг болж өмнөх оны үеэс 7.3%-аар буурч өмнөх сараас 3.5% өссөн байна. Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1-р сард 241 тонн зорцогчдод давхарсан тоогоор 79 мянга болж өмнөх оны үеэс тээсэн ачаа 11 тонноор зорцогчдод 7.5 мянгаар өссөн байна. Төмөр замын салбарын орлого 2019 оны 1-р сард 54.4 тэрбум төгрөг болж өмнөх оны үеэс 17.3% өссөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1-р сард 2.3 сая тонн зорцогчдод давхарсан тоогоор 197 мянга болж өмнөх оны үеэс тээсэн ачаа 10.1%-аар зорцогчдод 10.5%-аар буурсан байна. Дараагийн салбарын мэдээлэл бол барилгын статистик мэдээлэл. Барилгын угсралт их сурын ажлын хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их найт төгрөгт хүрч 3.2 их найт төгрөг буюу 84.6%-ийг дотоодын барилгын байгууллага, үлдсэн хувийг гадны барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна. Барилгын угсралт их сурын ажлын 32%-ийг орон сууцны барилга, 37.2%-ийг орон сууцны бус барилга, 28.4% инженерийн барилга байгууламж, 2.4%-ийг их засварын ажил эзэлж байна. Ашиглалтанд оруулсан барилгын угсралт их сурын ажлын хэмжээ 2018 оны эцэст 1.2 их найт төгрөг болж өмнөх сараас 850 тэрбум төгрөгөөр буурсан байна. Дараагийн мэдээлэл дотоод худалдааны салбарын статистик мэдээлэл байна. Улсын хэмжээнд 2018 онд нийт 85.7 мянган аж ахуйн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 33.9 мянган буюу 39.6% бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2018 онд 17.2 их найт төгрөг болж өмнөх оноос 9.3%-аар өссөн байна. Өмнөх оноос бөөний худалдааны борлуулалт 2.4%-аар өссөн. Мөн жижиглэн худалдааны борлуулалт 19.2%-аар тус өссөн байна. Худалдааны салбарын борлуулалтын 91% нь Улаанбаатар хотод ногдож байна. Энэ удаагийн мэдээллийг үүгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.